Дархуул аймгийн Ахмад багш нарын шинэ жилийн баярын цэнгүүн энэ сарын 21-ний өдөр боллоо. Манай аймгийн хэмжээнд гавьяаныхаа амралтанд гарсан 1300 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид байдаг. Тэдний дундаас гавьяат багш 4, улсын шилдэг багш 4, Монгол улсын зөвлөх багш 21 төрөн гарсан нь дарханчууд бидний бахархал юм а. Эдгээр эрхэм хүмүүсийн мэдлэг чадвар, оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн боловсролын салбар маань жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 18998 хүүхэд 43 цэцэрлэгт 7762 хүүхэд, ихтэй сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 6374 оюутан сурагчид суралцж байна. Аймгийн Ахмад багш нарын оюуны эрдэнэ хөтлөгч гэж холбоо байгуулагдаад жил гаруул болж байна да. Тэгээд өнгөрсөн жил анхныхаа шинэ жилийг хийсэн. Өнөөдөр 2 дахь хийж байна. За энэ шинэ жилийн үр дүн бол юу гэхээр манай Дархан аймгийн өнөөдөр чинь 55 насыг наслаа. Тэгээ ингээд манай Дарханы нэг бүхэл бүтэн бүтээн байгуулж байсан хүмүүс өнөөдөр гавьяаны амралтанд амарч байна. Тэгэхээр энэ хүмүүсийг бол бид нэг жилд 3 удаа уулзуулдаг. Тэрний нэг нь бол энэ шинэ жилээр уулзуулж байгаа. Тэгэхээр ер нь хүний эрүүл явах хамгийн их гол үндэс бол энэ хүний оюуны ажлыг тайлах байгаа. Энэ оюуны ажлыг тайлах гэдэг чинь энэ бусдтайгаа уулзаж учирч цаа хөөрч тийм ээ ингэж ярилцаж байх ийм сайхан үе байдаг. Тэгээд энд зориулж бид өнөөдөр манай аймгийн захиргач дэмжиж байгаа, манай боловсрол соёлын газраас дэмжиж байна. Дарханы нийт боловсролын багш сургууль хүмүүжүүлэгчид бүгд л энэ Ахмадуудаа нэг уулзалт хаж хүн болгон чадхаараа тусан дэмжиг үзүүлж энэ уулзалтыг зохион байгуулж байгаа. Нэлээд хэсэг нь бол бас төрийн алба хааж байна, сургуулиудад багшилж байна. Өнөөдөр эдний оюуны чадамж дуусаагүй байна. Тэгэхээр зүгээр бид энэ Ахмад багштай уртудаа насалж жаргалтай байж сэтгэл зүйн хувьд тайван байхыг хүсэн өрөөж энэ шинэ жилээ хийж байгаа юм. Бидний ирээдүйн хойч үе болсон хүүхэд багчуудын төлөө бие сэтгэлээ харамгүй зориулж олон мянган шавийг бэлтгэн ажиллаж ирсэн багш нарын алдар гавьяаг тоолж баршгүй гэдгийг Баярын хүндэт зочин аймгийн засаг даргын нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Төвшин Бат хэлсэн үгэндээ онцлсан юм а. Тиймээс ч өнөөдөр найрамдлын дархан тэмдэг тэргүүний ажилтан цол тэмдгээр 6 эрхэм ингрэмлалаа. За би боловсролын байгууллагт нийтдээ 33 жил ажилласан, 20 жилийн Дархан аймагт ажилласан байна. Өнөөдөр энэ Ахмад багш нарынхаа шинэ жилийн үйл ажиллагаан дээр Дархан аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. За энэ бол миний үеийн шавнаар хамтран ажиллаж байсан багш нар, за сургууль хамт олонны минь агч гавьяа. За ингээд нийт Дарханы чөлөөндөө гарсан өөрийнхөө хувь нэмрийг улсдаа өгч үнэлүүлсэн Ахмад багш нартай шинэ жилийн мэнд хүргэж эрүүл инх урт удаан наслахыг ерөөё. За би 1969 онд анх багш болсноос хойш 40 жил багшлаад бэтгүүлтэй гарсан. За Дархан хотод бол 2000 оноос хойш өдийг хүртэл амьдарч байгаа. Дархан хотод бол би улс хурлын газар нээлттэй ахлах сургууль, оройн сургууль хариуцаж ажиллаж байсан. Дархан хотод насаараа амьдарч байгаа улсууд ч гэсэн зарим нь бас наримтын дархан тэмдгээр бас төдийлөн зарим шагнагдаг улсууд байдаг баг. Тэгээ энэ шагналаа Дархан хотын өргөн болсон энэ шагнад авсантай их баяртай байна. Өөрөөрөө биш шаваараа бахархаж эгэл залуу насаа багш хэмээх эрхэм алдраар гойж ирсэн буянтай буурлууд Ахмад багш та бүхэндээ удахгүй болох шинэ оны мэндийг дэвшүүлж эрүүл энх урт удаан наслахыг хүсэн өрөөё.